Яасан бэ нөө 11 ангийн ариун гэрлээ наа. За бид нар 5 сарын 20-нд яваад Чикагод ирсэн байгаа. Тэгээд ер нь ингээд очсон эхлээд бүр Америкас очиод бүр дуусах хүртлээр бид нар амар өрөөгцөн гэж би яг амар бодсон. Одоо эхлээд баг очиод нэг хит чанаагүй байхад энэ нөгөө нэг гэр бүл дээр нөгөө оройн хоол бас даалгуулсан юу пастор хүн ингээд бидрийг ингээд хоолнд баг 5 6 удаа дааж өгсөн баха. Тэгээд гэрт ингээд хонох ингээд ер нь байр хангах ер нь бүх юм дээр ингээд бидэрт тусалсан. Тэрэн дээр нэг баярлалаа. Тэгээд эхнээсээ дууслаа баг Филиппин багтай хамт явсан. Филиппин багтай ингээд бас анцаасаа гээд ингээд баг эхнээсээ музей үзэхдээ ингээд IC дуустлаа ингээд хамт явсан. Ингээд бид нар бүр ингээд IC дуусны дараа ингээд өөрөө орой 10 болж хад ингээд хоол идэ нөхөрлж исэн. Тэр амар гой дурсамжууд бүтээсэн. За тэгээд амар их музей үзсэн. Музейнээс та амар уйтгартай гэж боддог. Тэгсэн чинь их юм сурд юм бэлээ. Нөгөө Ark Encounter бүтээлийн музей тэгээ Billy Graham гээд бараг 3 музей үзсэн. Тэгээ ер нь зөндөө их юм сурсан. Жишээлбэл яг энэ Ark Encounter яг Ноагийн завийн энэ дээр бараг 5 цаг явах болсон баха. Дотор нь бараг 3 цаг. Тэгээ гадаа нь амьтны үрээлэнтэй. Тэгээд нийтдээ бараг 5 цаг. Амар хэв сурсан. Яг одоо бүгдээрээ л яг Христийн ингээ холбоотой одоо бүтээл Ноагийн тэгээд Billy Graham гэж бас нөгөө Христчэнд нөлөөсөн амар мундаг хүн байсан. Тэгээд бүгдээр ингээ нэгээд үзсэн музейгээ үзэхэд ер нь бурхны ингээ бүтээл одоо бурхны ингээд хүмүүсээр дамжуулж хийсэн зүйл өстой мундаг байсан гэдгийг сайн харсан. За тэгээд IC дээрээ бид нар хувцас өмсөө тэгээд очсон байгаа. IC ингээд бидний оролцсон юмнууд болохоор бас л ерөөлтэй байсан. Миний хувьд бол яг Rally Night дээр яг 2 дахь өдрөө юу ч болоод бүү мэд би уртаж тэг амар уйлаадсан байхгүй. Бүр ингээд зогсоохгүйгээ зүгээр уйлаадсан. Тэрэн дээр амар гоё байсан. Яг pre-rally гэж байдаг. Тэрэн дээр нь болохоор бид нар очиж бүр бөмбөгөөр тоглож моглоод ер нь нөхөрлөхөд амар гоё. Одоо Аз руу Regional Student Convention руу явхад бараг нэг 100-д 700 хүүхдэд энэ бүр 1700 хүүхдэд би бүр ямар их хүүхдэд бэ гээл бараг бүгдэндээ нөхөрлж чадаагүй ч гэсэн ингээд бараг 100 200 хүүхдэд бараг нөхөрлсөн гэж боддог. Тэгээд сакс номлол тэгээд төгөлдөр хороор ингээд бид нар гоё оролцсон. Сакс төгөлдөр хоёр ингээд бүгдийг нэгдэж хахад та бас л гоё байсан. Манай хүүхдүүд яаж хөдөлмөрлж байгаа бас бус хүүхдүүд яаж хөдөлмөрлж байгаа ер нь эзэн хичээл заяа хичээл ингээл яг хөдөлмөрлж байгаа юм л хариу нь гарч ирдэг үр дүн болдог гэж сайн ойлгосон. За тэгээд IC-гээ дуусны дараа бид нар мөн Америк улсаараа анх ирж байгаа юм чинь бас аяльгээд аялсан байгаа. Тэгээд Wheaton College гэдээ бас орж үзсэн. Ер нь манай нэг коллеж биш би энэ Америкт ч амар соёлын шогдсон. Одоо баг бүх юм том хоолны одоо порц ховцсон мос бүгдээрээ том байгаа байхгүй. Ер нь хөгжилтэй орн чинь амар өөр үд юм гэдгийг яг бас соёлын шогдсон. Тэг ингээд бид нар яг 10 өдрийнхний ч гэсэн ингээд бүр амар гоё нөхөрлсөн гэж би яг хувьдаа боддог. Тэгээд коллеж дээр нь басан чинь манай Сүхбаатарын талбайгаас том юм байсан. Баахан олон доорнтой дотор байр хичээлийн юм ингээд бүр зөндөө бол. Тэгээд мэдээж Чикаго руу бид нар нөгөө сүүлийн үед аялсан. Чикагод мэдээж очсон болохоор нөгөө нэг Cloud Gate гэдэг нөгөө алдартай жуулчанд очдог тэр газар руу очиж үзсэн. Энийний хажууд Мишиган голын хажууд бид нар бас сайн тоглосон. Тэгээд энд бас манай нэг энэ ах маань пастор ах маань ингээд бид нар бас хоолн дааж өгөөд амар гоё ерөөлтэй байсан. Өргөл ах маань бас нөгөө Wheaton College төгсөөд
бидэртэй ингээд бас хамт исэн үнэн гоёлаа. Тэгээд 5 сарын 20-наас гараад 6 сарын 6-нд Монголдо утаж ирсэн. За баярлаа.